одоо бүр дэлхийн нийтээрээ ч гэсэн хүүхдэд зайлшгүй витаминд ордог витамин зөвхөн 2 байдаг. А болон D витамин байдаг. За D витаминыг бол угаасаа 14 хоног хүүхд төрөөд 14 хоногоос ахсүүлээд нөгөө бүс нутгаасаа хамаарад D-ийн тон өөр байдаг. Магадгүй Америкт илүү нарлаг бүстэй газар тэр D-ийн тон 200 байж болно. За одоо Шведэд 1000 ч байд юм уу те. Монголд бол одоо өмнө нь 500 байсан бол одоо 1000 болцсон байхгүй юу? Яг зүгээр л энгийн тун нь гэсэн үг. Тийм энгийн өндрийн тун 1000 гэсэн үг. Энийг нөгөө нэг замбраагүй бас үлээд ихсгэж багасгаад байдаг болсон. Ялангуяа энэ одоо тэр улсаас ирсэн сайн дээ гэсэн гэдэг юм уу. Тэр нөгөө улсад зохион бүтээгдсэн дээ маань одоо бусад улс бол бүр амар гоё хөгжсөн шүү дээ. Яг өөрийнхөө улсад зориулаад D витамин гаргацсан байгаа гэсэн үг байхгүй. Жишээлх юм бол Германд яагаад 400 юм уу 500 та байдаг вэ? Германы бүс нутагт угаасаа 400 юм уу 500 л бүстэй хангалттай. Гэтэл манад бол 1000 болчихж байгаа байхгүй юу? Тэр нь яг ингээд нотлогдсон нарны нөгөө тусгал мусгал энэ дээрээс хамаараад. Тэ нар марнаас хамаараа тий. D-ийн тонг 1000-аас ихсэх гэхээр болох юм бол аль болох шинжилгээ өгж жагаад л ихсэх бол зүгээр. Нөгөө хөлрөөд байна гэдэг-ийн тонг нэмж болохгүй. Витамин А бол бас зайлшгүй шаардлагатай 6 сартай 6 сар тутам өгч болно. Эсвэл 3 сар тутам зүгээр гадуур худалдаалагдаж байгаа аагүй өгч болно. Гэхдээ ер нь 6 сар тутам альбиесаар өгж байгаа аагаа ойлгочвол зүгээр 6 сар хүрэхээр нөгдөг байхгүй юу? 6 сар 12 жижиг улаан капсултай тий. Тэрийг бол зайлшгүй. Жоохон байхад бас өгдөг байсан тий. Өгдөг. Тасан басан гэдэг нэг юм. Тасан аав. Тасан нэг гоё. Тэр одоо хит хүртэл ер нь 2 нас хүртэл. 2 нас хүртэл. D-ийн маань тун өмнө нь 2 нас хүртэл байсан зайлшгүй хүн. Одоо ер нь бол 3 нас бол бас сунгагдчихад байгаа. Тэгэхээр ер нь миний хувьд би өөрөө хүүхдүүдэд юу гэж зөвлөдөг вэ? Ээж аваадууд юу гэж зөвлөдөг гэхээр DA2 бол өчгөө. Бусад нэг амар гоё ид шидтэй гинт нэг витамин гарч ирээл гинт хоолнд оруулаад гинт тархлааг нь дэмжиж юм ер нь л байдаггүй. Нойр хоолороо сайн байх юм бол ёстой л саяны уламжлалт аргуудаараа тойгны шүл хэдийн шинжлэх ухаан чухалч гэсэн бас манай Монголын ард түмэн ухаантай шүү дээ тий. Ясны шүлмөл бол өвдөөгүй хүүхдэд амар зүгээр. Гэтэл өвдсөн хүүхдэд нөгөө ганганд оруулах, юунд оруулах вүлээ зөндөө аргууд байдаг. Өвдсөн хүүхдэд энэ аргууд дими ер нь уламжлалт аргууд. Өвдөөгүй эрүүл хүүхдүүдэд уламжлалт аргаараа тархлаа дэмжих нь илүү зөв. Сөүл Лабын ерөнхий ивент тэтгэгч Дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажиллаж байна.